Сайн байцгаана уу? TED Talk булангийн маань ээлж дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараар би та бүхэндээ эрэг сэтгэлгээний дасгалжуулагч Pennington Empowerment Media Group-ийн ерөнхийлөгч хадагтай Эндрю Pennington-ы өөрийн жинхэнэ мөн чанараа бий болгох нэртэй богино илтгэлийг орчуулан хүрэхээр бэлдээд байна. Хадагтай Эндрю аз жаргалын шинжилгээ ухаанаар дамжуулаад хэрхэн урт удаан, эрүүл, аз жаргалтай амьдралыг бүтээх үе сэдвээр маш олон баримтат кино нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээж ирсэн байна. Эдгээр нэвтрүүлгүүд болоод дижитал орчинд түгээж байгаа контентууд нь дэлхий дээрх олон сая хувь хүмүүс, бизнесийн байгууллагуудад өөрийн үн цэн тулгуурласан брендингийг бүтээхэд нь тусалж байгаа юм байна. Та яг хин юм бэ гэж асуухад ихэнх хүмүүс өөрийн нас хүйс, эзэмсэн мэргэжил хийж байгаа ажлаа танилцуулдаг. Яагаад гэвэл бидрийг хүүхэд байгаас нийгэм маань бидрийг өөрийгөө хэрхэн төсөөлөх, мөн бусдад өөрийгөө хэрхэн танилцуулах вэ гэдгийг програмжилж ирсэн байгаа. Зохиолч Брюс Лифтийн хэлэхдээ хүн төрөөд 6 нас хүртлээр өөрийн эргэн тойрондох юмс үзэгдэл, нийгмийн талаарх ойлголтыг ухамсаргүйгээр шууд хүлээж авдаг. Тэгээд түндээ бат итгэдэг. Энэ нийгмийн ижилсүүлэх үйл явц нь аажмаар бидний өөрсдийн талаарх төсөөллийг маань хэлбэршүүлж өгдөг байна. Ингээд бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг аажмаар гэж эхэлдэг. Бид бусдад хүлээн зөвшөөрөхдхийн тулд эргэн тойрны найз нөхөд, гэр бүлийнхэнтэй таалагдахын тулд ямар нэг дүр тоглож эхэлдэг. Энэ бүгдийн цаана бидний өөрсдийн жинхэнэ мөн чанар, жинхэнэ бие нь бидний харцныг гүндлүүлдэг. Бид яг дотоод мөн чанартай хин юм бэ гэдгээ бүрэн ухамсарлаж чаддаггүй. Яагаад гэвэл бусдын таалалд нийцүүлэх гэж завгүй байдаг учраас өөрөөсдийнхөө дотоод руу өнгөж хардггүй байна. Ингээд өөрөөсөө өөр хүний дүрт тоглоод ахаар аажимдаа бид түүнээсээ стресстэйж аз жаргалгүй мэдрэмжийг авч эхэлдэг. Энэ нь урт хугацаанд амьдралыг аз жаргалгүй, амжилтгүй болгож аажимдаа бидний эрүүл мэндэд хүртэл нөлөөлж эхэлдэг байна. Тэгэхээр хадагтай Эндрюгийн тавьсан илтгэл дээр яг өөрийн жинхэнэ мөн чанараараа орших 3 амин чухал зүйлийг та бүхэндээ хуваалцсан байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь өөрийгөө таньж мэдэх. Би бусдаас юугаараа давуу талтай вэ? Би юуг илүү сайн чаддаг вэ? Би юунд илүү дуртай вэ? Би ямар үед сайхан мэдрэмж авдаг вэ? Мөн бидний генээр дамжигдаж ирдэг зан чанарын онцлогуд байна. Би ямар онцлогтой вэ? Би ямар зан чанартай вэ гэдгээ судлах. Вашингтоны анагаахын их сургуулийн профессор доктор Роберт TCI буюу хүний зан чанарын онцлогийн онолыг судалж хөгжүүлсэн байна. Хүний зан чанарын онцлог бол эцэг эхээс нь, гэр бүлээс нь генээр дамжиж өвлөгддөг юм байна. Тэгэхээр энэ генээр дамжиж ирсэн өөрийн зан чанарын онцлогоо нээж илрүүлэх нь өөрийгөө таньж судлах эхний алхам болдго юм байна. Хоёр дахь амин чухал зүйл бол өөрийгөө байгаагаар нь хайрлах. Өөрийн давуу тал, өөртөө байгаа сул тал энэ бүгдийг хүлээн зөвшөөрч хайрлах. Мөн бусдаас өөр, онцгой, энэ дахин давтагдшгүй байдлаа хайрлах. Мөн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт л хамгийн гайхалтай санаанууд төрж идэг. Тэгэхээр хорвоо ертөнд таны энэ гайхалтай санаагаар үргэлж дутчихдаг юм шүү. Та өөрөөрөө байж чадсанараа энэ хорвоо дэлхийд хамгийн хэрэгтэй тэр гайхалтай санаануудыг хүргэдэг мөн хамгийн гайхалтай зүйлсийг бусад хүмүүст түгээх болно. 2010 онд IBM компаниас дэлхийд даярх Сионрын дунд нэгэн судалгаа явуулсан байна. Бизнесийг амжилтанд хүргэдэг манлайллын хамгийн шилдэг чанар юу вэ гэж асуухад судалгаанд оролцсон Сионрын 60% нь бүтээлч байдал гэж хариулсан байна. Тэгэхээр энэ бүтээлч байдал гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бусдаас өөр байх, бусдаас өөрөөр сэтгэх, хайрцагнаас гарч сэтгэх нь өөрөө бүтээлч байдлыг бий болгодог юм а гэж тодорхойлсон байна. Грекийн философч Аристотель хэлэхдээ хүн бүхэн энэ хорвоо ертөнцид ирэхдээ өөрсдийн гэсэн үүрэгтэйгээр ирдэг. Тэгэхээр утга учиртай амьдрал гэдэг бол энэ өөрсдийнхөө үүрэг зорилгыг биелүүлэх юм. Тэгэхээр би ямар зорилготой, ямар үүрэгтэйгээр энэ хорвоо ертөнцид ирсэн бэ гэхээр би өөрийнхөө мөн чанарыг таньжиж би тэр үүргийг биелүүлж чадна. Өөрийгөө таньж нээхгүйгээр, өөрийнхөө онцгой өгөгдлийг мэдхгүйгээр өөрийн үүргээ биелүүлж чадахгүй.
хин нэгнийг дуурайж нийгмээс бидэнд тулгаж байгаа энэ дүрийг хүлээн авснараа бид бусдтай яг адилхан болж ирдэг. Бусдтай ижилсэх тусам бид нар өөрсдийн онцгой шин чанарыг гүйждэг. За 3 дахь хамгийн чухал зүйл бол өөрөөрөө байх. Жинхэнэ мөн чанараараа орших, өөрийн авьяас бэлэг, онцгой өгөгдөл, өөрийн шин чанараа хорвоо ертөнцид зарлан түгээх, өөрийгөө бусдад харуулах, өөрийгөө яг өөрөөрөө илэрхийлэх, ямар нэгэн дүр эсгэлгүйгээр бусдад таалагдах шаардлагагүйгээр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх нь өөрөөрөө оршин байх хамгийн чухал зүйл. Тэгэхээр хүн болгоны энэ дахин давтагдшгүй байдлыг хорвоо ертөнц хүлээн зөвшөөрсөн. Та өөрийн гэсэн онцгой үүрэгтэйгээр энэ хорвоо ертөнцид ирсэн. Таны энэ онцгой бусдаас өөр энэ шин чанараар хорвоо ертөнцид дутх болно. Та хайрлагдах эрхтэйгээр энэ хорвоо ертөнцид ирсэн. Ингээд илтгэлийн төгсгөлд ямар ч хуулбараас илүү их хувь нь үнцэнтэй. Өөрөөр хэлэх юм бол та төгс биш ч гэлээ хин нэгнийг дуурайлгүй өөрөөрөө байсан нь илүү үнцэнтэй. Энэ илтгэлийг сонгоо авсан шалтгаан нь гэх юм бол хатагтай Эндрюгийн ярьж байгаа хэлийг би бүрэн дүүрэн 100% мэдгүй ч гэсэндээ зүрх сэтгэлээрээ түүний яриаг би хүлээж авч ирсэн. Гаднаач тэр, дотрооч тэр гэрэлтсэн маш сайхан эмэгтэй байсан. Тэгээд энэ илтгэл дээр одоо хэлж байгаа гол санаа нь гэх юм бол энэ хорвоо ертөнцид хүн болгон өөрийн гэсэн үүрэгтэй ирдэг юм шүү. Энэ үүргийг биелүүлэхийн тулд бид нар өөрсдийн онцгой шин чанараараа оршин байх хэрэгтэй юм шүү. Таны онцгой санаа, таны дахин давтагдшгүй байдал энэ хорвоо ертөнцид хэрэгтэй. Бусад хүмүүст хэрэгтэй гэдэг санаа бас гайхалтай байсан. Энэ илтгэлийг үтсэн хүн болгон өөрийн онцгой шин чанараа энэ хорвоо ертөнцид зарлан тунхаглаасаа гэж хүсмээр байна. Ингээд энэ илтгэл таалагдсан бол бусдтай шеэр хийж хуваалцаарай. Мөн миний YouTube сувагт subscribe хийж нэгтгэхийг хүсэж байна.